За өнөөдөр хасагдсандаа дэмжчихгүй сайн зураг авалт ийсэн гуйгаа би өөрөө мэдэж байна. Гоёхон чимээ эрдэн бас сувдаадаа ярих нь гэвэлээ. Юу болсон ч бити найзынхаа төлөө харамсаа. За. Мэдэн дэвтрүүлгийн дүрмээ дагах хэрэгтэй байгаа. Өрсөлдөөн харамсалтай нь яах ч арга байхгүй байна. Би我觉得安跟如姐姐实力这么强的一个人，她不应该被退出。不要是这么多的。 Ой. Энэ бол нэвтрүүлэг. Сайн найзын тэмцээн биш. Хэрвээ бид нэр одоо энд ингэж чанга байж чадахгүй бол гадаадд Миланд очиод яах юм? Өрсөлдөгчдөө ялагдаад тэгээ уйлаа сууж явах юм уу? Үгүй. Чамааг уйллаа гэд хинч тоохгүй. Дайчин байх хэрэгтэй, хатуу байх хэрэгтэй, чанга байх хэрэгтэй. Тэгжээж шилэн модель болно. Би ганцаараа үлдмээргүй байна. Би ганцаараа гочромооргүй байна. За чимээ эрдэн гойхон хоёул намайг дагаад гарна гэд байсан. Тэгэхээр миний хувьд илүү тутмын бодсонгүй хүн болгоо өөрийнхөө бодол сэтгэлгээ юм байна штэ. Зүгээр л тэр ямар ч гэсэн өргөлж сэтгэлээрээ байсан. Тэгээд гоёхны хажууд ингээд өргөлж ингээд айгуу дэмжээд ингээд багшлаад угаасаа айгуу туршлагатай гэж би анх сонсоод угаасаа эхнийхээ ярилцлаган дээр хэлж л байсан баг. Угаасаа юм туршлагатай хүнийг одоо ингээд хаснаа гэдэг маань угаасаа яг яагаад тасагдсныг би бол ихтэй ойлгохгүй байна. Найзын нөхөрлөөсөн бол нэг шархтж ийн гэж хэлэх юм уу? Би ч юу ч мэдгүй байна. Тэгээд юудсан агруугаан ажил хийсэн тэгээд улам хойш нэг сайн байхыг хүсэж байгаа. Аав жаамаар санджана. Гэтэл би одоо яг дунд усын цагаар 9 сар болсон. Бүхнөөрөө ажил сурлагатаа яарж байна. Тэгэхээр чим бас яг гэртээ харж дийлэхгүй одоо. Би бараг 1 жил гэртээ харж дийлэхгүй байна.